자, 대부분의 신의적인 기준 날리는 Mangalaşın Hamtırsın Sarıbadın Vakıtlık Çizim Türkçü Aşın Habdan Yolcu'nun Yürüyüş Şadlık Yürüyüş Bandırın Hamtırsın Yürüyüş Şadlık'ın Ayıcık'ta Tahtal Kadar'ın İktiyor Çözüldüğün Ayıcık'ta Hırsın sonuç çekildi. Mangalaşın Hamtırsın Geçinmeyen Yürüyüş Şadlık'ın Sarıbadın Türkçü Mangalaşın Hala Hapsa Hamtırsın sonuç için Türkçü Hangi Bana Türkçü verdi. En büyük Mangalaşın 아름다다 아름이 다운하구나. 자, 다부분은 리likçili Ankara'da hazırlanmıştı. En ülkedeki bana Türkçü, Türkçün top tarih baktık. İlk sorgult, Türkçün doğru soruç, Nayın Tavas, çoğunun tetiklikte soruçuk, ortak hücret çabıta. En olur, Mangalaşı Hamtırsın sorgulduğun çoğuyasını bakar kast emcikçima. За энэ та бүхэн харж байна. Дэлхийн топ 50 сургуулийн жагсаалтанд ордог Канадын McGill University, Metropolitan British Columbia их сургуулиуд 4 сурагч. Америкийн нэгдсэн улсын Нью-Йорк, Нью-Хейвен, Вашингтон, Денвер, Дрексел, Чикаго, Брэдли, Лонг Айленд, Юта, Албани, Флоридагийн их техникийн их сургуульд нийт 16 сурагч тэтгэлгээр суралцах болсон байна. Мөн Японы Токиогийн их сургууль, Вакаямагийн их сургуульд 3 сурагч 100% тэтгэлэг авлаа. Бүгд найрамдах Солонгос улсын Ёнсой их сургууль, Кореи их сургуульд 3 сурагч, Туркийн Стамбулын их сургуульд 3 сурагч тэтгэлэгтэйгээр шууд суралцах урилга авсан байна. За энэ үзүүлэлтээр бид нар Монгол улсын ерөнхий боловсролын сургуулийн хэмжээнд мөн манлайлах байр суурьтай байгааг онцлон тэмдэглэхийг хүсэж байна. Оросын холбооны улсын хамгийн нэр хүнд бүхий Москвагийн олон улсын харилцааны дээд сургууль та нар мэдж байгаа тийм ээ МГИМО дипломатуудыг бэлддэг сургуульд 11 сурагч Оросын холбооны улсын засгийн газрын тэтгэлгээр Орос нефть компани тэтгэлгээр ГУП-ний нэрмжид нефтхийн сургуульд 5 сурагч суралцахаар болсон байна. Энэ бол Оросын хамгийн шилдэг сургуулиудаа. Өнөөдөр та бүхэн эдгээр шилдэг төгсөгчдийн хойчийг залхамжлах тэрхүү амжилтын дараагийн эзэд энд хуран цугларч эрдэм номын ажилдаа орох гэж байна. Монгол Оросын Хамтарсан сургуулийг сонгон шинээр илсэн болон нийт суралцагчдаа эрдэм номын ажилдаа хичээл зүтгэлтэй сайн суралцаж сурлагын өндөр хямдд гаргахыг хүсэн өрөөё. Эрхэм хүндэт очил эцэг эхчүүдээ сайн сургууль хүний насан туршийн амжилтын эхлэл гэж би та бүхэнд үргэлж хэлдэг. Энэ үгийг хэлчихээ Монгол Оросын Хамтарсан сургуулийг та хамтдаа бүтээсэн муугүй сургууль шүү гэдгийг хэлхээс илүү сургууль таны гэр бүлийн ирээдүйн сайн сайханд ямар их нөлөөтэй, ямар чухал үүрэгтэй, үр хүүхдийн чинь хувь заяаг бараг л шууд тодорхойлох хэмжээний институт шүү гэдгийг дахин сануулгах зорилго агууллаа. Сайн сургууль эцэг эхийн хамтын чармаалтын үр дүндэл бий болдог гэдгийг бас мартаж болохгүй. Шинэ хичээлийн жил та бүхний сургууль багш нартай урдын адил идэвхтэй хамтран ажиллана гэж найдаж байна. За өнгөрсөн энэ хичээлийн жил улс даяар сар дахлын үеийн хичээлийн хоцроглыг даван туулах хүн шахуу зорилтын өмнө нүүр тулж байна. Харин бид тухайн хичээлийн хоцроглол харьцангуй багтаа гэж хэлж болно. Онлайн сургалтыг маш сайн явуулсан. Өнгөрсөн жилүүдэд онлайн сургалтын бүхэл нөөц бололцоог бид одоо хамтдаа чамгүй сайн ашигласны үр дүнд хичээлийн хоцроглын аюулыг зайлуулж чадсан. Зарим газар Улаанбаатарын одоо их олон сургуулиудад 2-3 дугаар ангийн сурагч уншиж бичиж чадахгүй байгаа талаар бид олонтоо сонсдог. Тэгвэл та бидний 5-6 наснууд их хэлээр уншиж бичих нь байтугай орсоор ойр зүрийн юм ярьж уншиж бичиж байгаа нь бахархууштай амжилт биш гэж үү. За цар дахлын он жилүүд та биднийг онлайн сургалтанд сайн суралцуулсан учраас түүнийг мартахгүйгээр нэмэлт хичээл давталгыг онлайн хэлбэрээр явуулахыг сургуулийн зүгээс хичээж ажиллах болно. Улаанбаатар хотын энэ их бөгдрөл дунд цаг хүч хэмнэх үүднээс сургалтын арай өөр менежментийн шийдэл олохыг та биднээс шаардаж байна. За манай сургууль ямагт сайн сургууль байхыг хичээж чармааж ирлээ. Энэ бол манай сургуулийн эрхэм зорилго, итгэл үнэмшил урай дуудлага болсон гэж хэлж болно.
Сайн сургууль байх нь амаргүй. Та бүхэн мэдэж байгаа. Асар их хүч чармай, хичээл зүтгэл, зориг төвчээр эрэл хайгуул шаарддаг юм аа. За энэ хичээлийн жилд сайн сургуулийг бүтээх, хадгалах, хөгжүүлэх зүтгэл саарахгүй. За эцэг эхчүүдээ нэг зүйлийг анхаараарай. Ахлахангийн сурагчид гэсэн өөр хүүхдээ амжилтанд хүрэхийг, сайн сайхан хүн болгохыг, дэлхийн шилдэг их сургууль сурахыг хүсэж байгаа бол эсвэл алдартай хүн болсон, дэлхийн нэртэй их сургуульд элссэн, суралцсан, төгссөн бол тэр бүхэн нь эд шид өнгө мөнгөөр бүтээгвэ. Харин сайн сургуульд суралцаж өчнөөн жил хичээл зүтгэл гаргасны үр дүн юм аа. За ингээд энэ хичээлийн жилд ирээдүйн амжилтын төлөө идэвхтэй, санаачлагтай, хамгийн гол нь хариуцлагатай найрсгаар хамтран ажиллацгаая. Огромное спасибо нашему любимому директору за поздравления. Но, дорогие друзья, у нас для вас сюрприз! От лица президента Монголии господина Хурылсух для оглашения указа номер 159 от 11 июля 2022 года о чествовании священного образа Чингисхана приглашается начальник отдела профессиональной надзорной инспекции господин Цого. Громче, громче, ребята! Эрхэм мөндөд эцэгчүүдээ сайн байцгаана уу? Эрхэм мөндөд сурагчдаа. Монгол улсын ерөнхийлөгчийн зарилыг та бүхэндээ сонирдуулъя. Монгол улсын ерөнхийлөгчийн зарилэг 2022 оны 7 дугаар сарын 11 дугаар 159 Улаанбаатар хот. Эзэн бог Чингис хааны иш хөргийг хүндэтгэн залах тухай. Эдүүгээс 860 жилийн дэртэ дэлхийн түүхийн мянганы сууд хүмүүн тэмүүжин мэндэлж төрд ёс, түүх соёл, хууль заазын дор Монгол туурхтныг нэгтгэн өн эрдэнэс уламжлалтай төрд улсаа сэргээн мандуулж мөнх тэнгэрийн хүчин дор их Монгол улсыг байгуулан Монголын их эзэнт гүрний сүр хүчийг тунхсан. Монгол үндэсний суу улдрыг бадраасан эзэн бог Чингис хаан болон өргөмжлөгч дэлхий тархинд Монголын их амар амгаланг тогтоосон билээ. Эзэн бог Чингис хааны суу алдар агуу их түүхэн үйл хэрийг сурчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, эрхэмлэн дээдлэх, алдаршуулан мөнхжүүлэх, төрд ёсны үнэт өвийг бэхжүүлэх, энэ үеийг баттгах үүднээс Монгол улсын үндсэн хуулийн 34-р зүйлийн нэгдэх хэсэг, Монгол улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 9-р зүйлийн нэгдэх хэсгийг тус үндэслэн зарлиг болгох нь. 1. Эзэн бог Чингис хааны иш хөргийг Монгол төр эрхлэн дээдэж төрийн ордонд залсуваа. 2. Төрийн бүх байгууллага Монгол улсаас хөлийн чандад суугаад дипломат төлөөлөгчийн газар бүх шатны сургалтын байгууллагууд эзэн бог Чингис хааны иш хөргийг дээдлэн залсуваа. 3. Монгол хүн айл өрх бүр эзэн Чингис хааны иш хөргийг эрхлэн дээдлж залан шүтхийг уриалсугаа. 4. Монгол хүн бүр их Монгол улсын гал голом тийг сахиж буйгаа гүнээ ухамсарлан эзэн бог Чингис хааны суу алдар үйл хэрийг бэлэг сургаалыг эрхэмлэн дээдэж даган мөрдөж төрд ёсны үнэт зүйл өв соёлыг үр хойчтой өвлүүлэн үлдээж энэ үеэ сахин баттгаж улс орноо мандуулахад хувь нэмрээ оруулахыг уриалсугаа. Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн хөрсөх. Ребята, ваши аплодисменты! Громче, громче! Еще! Выше, выше ручки! Но на этом еще не все, дорогие друзья! На сцену приглашаются почетные гости. Итак, под ваши бурные аплодисменты встречаем советник, посланник посольства России в Монголии Сергей Анатольевич Краменцев. Ваши аплодисменты!
Советник посольства России в Монголии, представитель Государственной экзаменационной комиссии Государственной итоговой аттестации 2022 года Евгений Георгиевич Михайлов. Председатель Хурала гражданских представителей города Улан-Батор, председатель руководящего совета школы господин Бадба Изгалан. Начальник отдела управления координации департамента политики и регулирования государственного имущества, член руководящего совета школы Бояр РДМ. Начальник отдела государственного управления мэрии города Улан-Батор, член руководящего совета школы господин Ганболт. Секретарь Хурала гражданских представителей города Улан-Батор господин Бадбемба. Член руководящего совета школы господин Баур. Громче, ребята! Посмотрите, сколько гостей к нам пришло на праздник! Слово для поздравления предоставляется советнику, посланнику посольства России в Монголии Сергею Анатольевичу Краменцеву. Спасибо. Добрый день, дорогие друзья. Очень рад поздравить прежде всего учеников, наших самых маленьких, которые в этот год пришли сюда, в нулевой класс, и тех, которые перешли из нулевого в первый класс и начали обучение по программе общеобразовательной с началом нового учебного года. И, конечно... Аплодисменты! И, конечно, хотел бы пожелать больших успехов выпускникам 9 и 11 класса, которым в этом году предстоит сдавать экзамены и выходить уже в жизнь самостоятельно и поступать куда-то, продолжать свое обучение. Как сегодня сказала госпожа Саранзон, школа добивается выдающихся, без преувеличения, успехов. Она сейчас не просто входит в топ-10 лучших школ Монголии, она занимает первое место по показателям сдачи монгольского единого государственного экзамена. Кроме того, все выпускники прошлого года успешно сдали единый государственный экзамен по российскому образцу. И, как сказала госпожа Саранзон, более 50 человек поступило на обучение в зарубежные вузы. И очень приятно, что в том числе это были вузы Российской Федерации, причем лучшие вузы, университет международных отношений, Высшая школа экономики, финансовый университет, университет дружбы народов, институт нефти и газа. То есть это самые лучшие наши вузы по квоте, которая предоставляет Российская Федерация. Я очень рад сообщить вам, что в этом году она достигла рекорда, и 600 человек по результатам этого года получат право на бесплатное обучение в российских вузах. И я уверен, что и надеюсь, что значительную часть этой квоты освоят выпускники совместной нашей школы. Потому что то образование, которое здесь дается по российским образовательным стандартам, благодаря непосредственно личным усилиям госпожи Саранзон, я не побоюсь этого слова, выдающегося директора, которая собрала такой прекрасный коллектив, учительский, преподавательский, энтузиастов своего дела. Вот он воплощается в такие результаты. Еще раз хочу пожелать больших успехов в учебе и ребятам, и их родителям. Спасибо, Большое Сергей спасибо, Анатольевич. аплодируем, ребята! Слово предоставляется председателю Хурала гражданских представителей города Улан-Батор, председателю руководящего совета школы, господин Бадба Изгалан. Хичээлийн шинжилт хүрэлцэн ирсэн бяцхан элсэн орогчид, за мөн анги дэвшин суралцж байгаа нийт сурагчдаа, за энэ арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгч, за ялангуяа өнөөдрийн энэ баярыг хамгийн ихээр одоо мэдэрж байгаа эцэг эхчүүд та бүхэндээ нийслэлийнхаа нийт иргэдийн өмнөөс мөн Монгол Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн төлөөлөн удирдах зөвлөлийн нэрийн өмнөөс хичээлийн шинжиллийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. За 2022 он бол өнөөдөр би энэ тайзан дээр гараад маш ихээр баярлж байна. Та бүхэн бас маш ихээр баярлж байгаа бах. Яагаад тэгэхээр өнгөрсөн 2 жил бид нар дэлхийд дахинд хүн төрөлхтөн энэ цар тахлыг даван туулахын тулд
бид нар хичээлийнхаа шинэ жилийг битгий хичээлээ онлайнаар хийж исэн. Өнөөдөр бид нар хүн төрөлхтөн монголчууд хамтдаа бид нар энэ ковидын цар тахлыг даван туулж хичээлийнхаа шинэ жилийг хамтдаа ухтан авч байгаа баярын өдөр болж байна. Та бүхэндээ Монгол Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн 30 жилийн мэндийг бас давхар өргөн дэвшүүлж энэ жил өнгөрсөн 30 жилийнхаа амжилтыг цаашдын олон 10 жилийн олон зуун жилийн амжилтыг энэ жил улам ахиулна гэдэгт итгэлтэй байна. Та бүхэндээ сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. Эцэг эхчүүддээ сайн сайхныг хүсье. Сургуулийнхаа нийт одоо хамт олонд амжилт хүсч эрүүл энхийг хүсье. Та бүхэндээ сайн сайхныг хүсье. Мы благодарим наших почетных гостей и в знак признательности примите от нас эти цветы. Ну что, дорогие друзья, громче аплодисменты! Громче, громче! Мы под аплодисменты провожаем наших почетных гостей на их красную дорожку! Громче, ребята! А мы продолжаем наш праздник. И в эту минуту хочется поприветствовать главных участников Дня знаний, наших самых маленьких учеников. Они волнуются сегодня больше всех. Встречайте, наши младшие школьники! Наши первоклассники! Ваши аплодисменты! Поднялись не по будильнику, сами собрали свои рюкзачки. Рядом идут с новым мобильником, в школу торопятся выпускники. Эй, смотрите все на нас, мы идем в первый класс. Первый значит высший класс, пропустите нас. Первоклашки, всюду первоклашки, на ступеньках школы суета. Нам за ручку с мамами не страшно, страшно в небе черного кота. Школа — это коллектив мальчишек и девчонок. Галстуки, бантики, наряди, приведите тебя и ребенок. Вот ты школу, паровоз, разложи конфеты. Но упрямый нас знакомься, не позволит это. Школа — это дневники, важные учебники, а на переменах тут веселые волшебники. Школа — это целый мир, двигатель мечтаний, новый учитель мой курит. Мириться, родной гордиться, учиться, учиться. Школа — это батарейка, А, Б, Б, Д, и там. Миру мир, я, ты, он, она, вместе мы, семья. Всегда будет мама, всегда буду я. Школа — это дневники, важные учебники, а на переменах мы веселые волшебники. Школа — это целый мир, двигатель мечтаний, новый учитель мой кумир, он на них играет. Мы распахнули двери мир науки, знаний и добра. Учителя со многих стран обожают дружная семья. УЗ признание, получим лучшей школы страны. Московская, российская, давайте вместе, это мы. Every morning I go to school, make the gospel power fly, let's go. Every day I sing, every day I play, this is my life, far away. И все вместе! Наша Школа! это наша школа. Руки выше!
Бурные аплодисменты! А сейчас мы приглашаем на нашу сцену учителей лучшей школы столицы, прибывших с разных континентов. Встречайте! Встречайте учителей китайского языка! Мадам Цзэцэ! Китайская Народная Республика! Баян Цзэцэ! Китайская Народная Республика! Встречайте учителей японского языка. Макото Маринага, Япония. Баки, Япония. Мадарма, Япония. Встречайте учителей немецкого языка! Симона Альбус, Брауннаги, Австралия! Джордан Джонс, Соединенные Штаты Америки. Александр Хейзелвуд, Соединенные Штаты Америки. Сэм Голлидж, Австралия. Тайлер Пейдж, Канада. Марко Марзано, Италия. Саймон Стейри, Чехия. Уильям Медина, Бразилия. Талха Беркейпас, Турция. Мы встречаем бурными аплодисментами на нашей сцене учителей китайского языка! Слово для поздравления предоставляется учителям китайского языка! 尊敬的各位家长，亲爱的同学们，大家好！今天开学了，希望你们在新的一年有更好的学途。 Аплодируем! Мы встречаем бурными аплодисментами на нашей сцене учителей немецкого языка! Ich hab dieses Gefühl, das wird hier heute ein Riesending. Das ist die Party des Jahres, ja, das war hier mein Ding. Heute sind alle dabei, jetzt haben sich ja alle getroffen. Wir feiern bis zum Abwinken, hier wird Konfetti geschossen. Das geht ab, wir feiern die ganze Nacht, die ganze Nacht. Das geht ab, wir feiern die ganze Nacht. Слово предоставляется учителям немецкого языка! Hallo, guten Tag. Ich wünsche uns allen ein frohes neues Schuljahr und alles Gute zum 30. Jubiläum. А сейчас под ваши бурные аплодисменты на сцену поднимаются учителя японского языка! Слово поздравления предоставляется учителям японского языка! 皆さんこんにちは。
今年も皆さん一緒に楽しんで日本語を勉強していきましょう。 Бурными аплодисментами поддержим! А сейчас под ваши аплодисменты на сцену поднимаются учителя английского языка! Слово для поздравления предоставляется учителю английского языка. Hey! No. Hey! Welcome back. Happy 30th anniversary to Mongolian Russian Joint School. Yeah, everybody give a big clap to director on 30 years, please. Yeah. Okay. Right now I'd like to introduce you to, we're very lucky to have a whole bunch of new teachers in the English department, so I'd like to introduce them one by one. First of all, we have Simon. Give him a clap. Yeah. Talha from Turkey. William. It's right here. Hey. Alex, as our new senior grammar teacher. And for the first time on the stage, but his second year of school, welcome back, Jordan. Thank you, everybody. I hope you have a great year on the 30th anniversary. Good luck. Thank you. Под ваши нескончаемые аплодисменты мы провожаем учителей иностранных языков. Громче! Гусарская баллада!
Здравствуйте, дорогие ребята! Поздравляем вас с началом нового учебного года! Желаем вам творческих успехов, отличного настроения, креативных идей! Пусть каждый день в нашей школе вас радует! Пусть у вас каждый день будет хорошее настроение! Успехов вам! С праздником! Это наши учителя из России! Проводим их эмоциями! И вместе танцуем рок-н-ролл! Родная школа, пусть прекрасные традиции, заложенные 30 лет назад, сохраняются, приумножаются и служат надежным фундаментом для дальнейшего развития и процветания. Эй, танцуют все, кто знает!
год становится знаковым и радостным в истории нашей школы! Пусть и дальше путь творчества и созидания, по которому идут ученики нашей школы, будет легким, успешным и перспективным! В нашу школу дети приходят, чтобы учиться и работать, дружить и созидать, творить и побеждать, развиваться и совершенствоваться. Дорогие друзья, ну а мы с удовольствием вновь приглашаем на нашу сцену директора российско-монгольской школы госпожу Жамбыл Сарамсон. Громкие аплодисменты! Вот и настал один из самых трогательных и волнующих моментов в жизни каждого первоклассника. Ведь в эту минуту прозвучит ваш первый школьный звонок! И пусть он останется с вами и носит в сердцах на всем свете. Встречайте в этом юбилейном году первый школьный звонок российской монгольской школы. Сегодня школа открыла двери. Здравствуй, наш звонок. Здравствуй, наш урок. Здравствуй, здравствуй, наша школа. И любимый класс веселый, только старший лишь постарше на году. Звенит звонок, ждет детей урок. Первый год всегда, но с 1 сентября. Школа — это место, классные друзья. Громче!
сейчас под ваши бурные аплодисменты мы провожаем наших почетных гостей в нашу любимую школу! Семья, свой мы 100 тысяч.